Сайн байна уу хоёроо? Сайн. За, та хоёр өөрсдөө танилцуулаач. Миний нэрийг Нэмсэн Шавын гэдэг. Миний нэрийг Досгоороо Аринзаа гэдэг. За, өнөөдөр гурлаа номын тухай ярилцсан. За, та хоёр гэртээ ер нь ном уншуулдаг уу? Уншуулдаг. За, тэгвэл ямар номонд хамгийн дуртай вэ? Би боловгүй бор. Болдгоо бороогүй. Ариун заяа. Гүрүүш бор. Өнгөрөөш баг үлгэн дуртай юм би те. Тэгвэл одоо чи та хоёрын тэр одоо үзэх дуртай үлгэрээс чи хамгийн дуртай үлгэрийн баатар чи ямар хүн бэ? Ямар дүр нь хамгийн дуртай вэ? Жишээ нь өнгөрөөш боомноос. Би болдгоо өвгөн дуртай. Өвгөнд нь дуртай. Ариун заяа болохоор Тосгоон товсгойн толын дуртай юм те. Товсгойн толын тэгвэл аль дүр нь хамгийн их таалагддаг вэ? Нөгөө нэг зөндөө олон амьтад гардаг шүү. Хэрэм. Хэрмэн таалагддаг уу? Хэрмэн чамд яагаад таалагддгийг? Хэрэм харин тодийн ад төгдөг. Товсгойд тусалдаг учраас таалагддаг юм те. Харин цэнт хооролт болохоор ямар дүр нь таалагддаг юм? Тэр үлгэр дотроос өвгөн нь таалагддаг юм уу? Яагаад таалагддаг юм тэгвэл? Луун татаж өгдөг болохоос. Чи нөгөө нэг юуг яриад байгаа юм шүү. Манжин үлгэр яриад байгаа юм шүү. Тэ луун татдаг. Болдгоо бороо хүн ч юм болохоор нөгөө нэгсдэг мөртэй үстэй. За хэрвээ тэгвэл чи ихтэй та хоёр тэр ингээ үлгэрийн бааtruудтайгаа ингээ уулзсан болно шүү дээ, тэ. Тэр үлгэрийн бааtruудад юу гэж хэлэх байсан? Жишээ нь чи болдгоо бороо хүнтэй ингээ уулзаал болдгоо бороо хүн байж тээ гээл тэгэх юм бол чи юу гэж хэлэх вэ тэр болдгоо бороо хүнд? Тэн яасан гоё юм гэж хэлсэн. Ямар гоё юм бэ гэж хэлэх юм те. За тэгвэл ариун заяа тэгвэл хэрэмтэй таарсан бол юу гэж хэлэх вэ? Надад төдий одоо төгөөч гэж. Олоод өгөөч гээ бас тогсын оронд ингээ өөрийгөө бодох байсан биз дээ те. Тогсын оронд ингээд тойл олоод өгөөч гээ бас хэрэмнээс тусламж авах байсан юм те. За тэгвэл ингээд тэр одоо олон гоё номнууд байдаг те. Тэр номнуудыг чи ингээ хүмүүс зохиодог штэ те. Хүмүүс зохиодог. Тэгвэл хэрвээ ингээд та хоёр штэ те тэр зохиолчдын оронд ороод гоё ном зохиовол ямар ном зохиох байсан бэ? Юуны тухай ном зохиох вэ? Би болдгоо бороо. Бас л болдгоо бороо хүн зохиох байсан юм. Ариун заяа. Өөр гоё шинээр ингээл гоё ном зохиогоод үлгэр хийгээвэл чи ямар юмны тухай үлгэр хийх байсан бэ? Би Барбитэй үлгэр. Барбитэй үлгэр хийхээсэн юм те. Ариун заяа. Номэ гэдэг охины тухай үлгэр юм уу? Тийм охины тухай үлгэр зохиох байсан юм шүү дээ, тий. Тэгээд тэгвэл тэр та хоёрын тэр үлгэр дээр чи одоо ямар дөрүүд гардаг вэ? Ямар хүмүүс эсвэл амтэн ч гэдэг юм уу? Дөрүүд нь ямар дөрүүд гарах байсан бол? Нохой идэ байдаг. Нохой тэгээ бас Барби энэ төр байх байсан юм тий. Ариун заяах дээр ямар дөрүүд хүмүүс амтд гарах байсан бол? Нэмэрэнстэ парк дээр очиж парк дээр очиж тоглож байгаа нөмөө гэдэг охины тухай тийм үлгэр. Тэгээ галзуулган дээр суусан чи үгүй би нөгөө галзуулганы ах очоод чи жоохон хүүхэд болохоос чи битгий энэ галт ирнэ үгүй галзуулган сууж гараа гэсэн. Тэгээд юм. Өндөр шаттай байдаг. Тэгэхээр гарч чадахгүй жоохон учраас битгий суугаарай гэдээ анхааруулж байгаа тухай байх юм тий. Тий. Тэгээ тэр ах нь болохоор номоо гэдэг охин тусалж байгаа юм тий. За тэгвэл ном үзээд одоо ингээд ингээд ном үзэхийн тулд бид нар ингээд чимээгөө суугаад амар сонсох хэрэгтэй шүү дээ тий. Яагаад гэвэл ингээд сонсч ээж ойлгоно тий. Тэгээд тэрийн дараа нь мартахгүй байна. Тэгээд ном үзэх гээд ингээд чимээгөө ингээд сонсоод ингээд хөдөлгөөнгөө суухад хэцүү байдгүй юу? Ямар байдгүй? Эсвэл амархан байдгүй? Амархан байдаг. Яагаад амархан байдаг? Ингээд суугаад харч ингээд хэцүү биш юм уу? Үлгэр сонсоход гоё л да. Гоё үлгэр сонсож байгаа учраас ингээ уйдахгүйгээр ингээ гоё томоотой сууж чаддаг юм шүү дээ тий. Тэгвэл та хоёрт одоо гэрт чинь хин үлгэр ярьж өгдөг вэ? Манай аав ээж. Агаанаас ярьж өгдөг юм аа. За. Ариун ээж нь ярьж өгдөг юм уу? За. Та хоёр тэгвэл хата хамгийн сүлд хизээ гэрийнх нь үлгэр ярьж өгсөн та хоёрт. Санаж байна уу? Нэмээ хуучин гэрт байхад жоохон байхад л ярьж өгсөн. За. Ариун заяа. Агаанаас ярьж өгсөн юм те.
Та хоёроос нөгөө юунд ариун заяа илүү илтгэгчийн тэмцээд орсон тий? Бяцхан илтгэж. Тэн дээр ямар үлгэр ирлээ? Тоглоом тойлыг ярьсан тий? Тэнд орд болохоор нэг тэмцээнд орохдоо нэг туйлааны тухай бас уншижсэн тий? Бөөди бүжин. Тэрийг хэн зааж өгсөн юм? Манай эми. Ариун заяаг тоглоом тойлыг хэн зааж өгсөн? Багш. Багш нь тэр тоглоом тойлыг зэрэг зааж өгсөн юм тий? Та хоёр ингээд сая ингээд ном бичдэг хэрвээ ном Тэгтээ яаж өгсөн? Ярьж өгсөн юм тий? Ярьж өгсөн юм байна. Юугүй нөгөө нэг номоор ингээд үзээгүй юм тий? Оном гэрээ байж сурцгаая гэж. Оном бас гэрээ байж сурцгаая гэдэг ном ярьж өгсөн юм уу? Тэгээ гима нөгөө өнгөрөөж бав. Гимаас өнгөрөөж бав ярьж өгсөн юм уу? За. Тэгвэл та хоёр сая ингээд хэрвээ ном бичдэг байсан бол хин Тэн тоор болохоор нөгөө Барбитэй ном бичнэ. Хин болохоор ариун заяа болохоор нөгөө номой гэдэг охины тухай ном бичнэ гэсэн шүү дээ. Тэгвэл та хоёр ингээд одоо ингээд ном бичиж байгаа одоо нөгөө зохиол ном бичдэг ах эгчнэр тэр том хүмүүст та хоёр юу гэж хэлмээр вэ? Ямар ном бичээрэй гэж хэлэх үү? Барбитэй ном бичээрэй гэж хэлэх юм тий? Ариун заяа юу гэж хэлэх үү? Болдгүй бор үгнийг бүр гоё болгоод өөрчлөөд бичээрэй гэж хэлэх юм уу? Нөгөө би Барби зурч чаддаг болохоор манай аав зааж өгсөн тийм. Барби зурхыг зааж өгсөн болохоор чи хэрвээ ингээд гоё зохиолч болох юм бол Барбины гоё зургийн зураал гоё номын үлгэрийн одоо ном зохиож өгөх юм шүү дээ. Би аргалтыг хараад зурсан. За өөр номын тухай юу ярмаар байна? Тэгээ би ном идэ нөгөө Барби эхлээ гоё хүрээ эхлээ нөгөө хандагаар ингээ хийж байгаа тэгээ дараа нөгөө хүрээлж байгаа тэгээ дараа ингээ бууддаг. Нөгөөний илтгэдэг нөгөө Барби нөгөө өстө боддог нөгөө тэрнээ надад штэ нөгөө би нэг будаад би орогцсон. Бас Барбитэй ном бодсон юм шүү дээ. Та хоёр тэгвэл ном зохиох юм бол гоё зургаа өөрсдөө зурчих юм биш. Тэгээ гоё үйл явдлаа хоорондоо ярьж байгаа зохиочих юм биш тий. Тэгвэл ном үзэх нь ямар хэрэгтэй юм хүүхдүүдэд? Сайн. Юу нь сайн юм? Хичээл номдоо сайн ордог, багшийнхаа өвөнд ордог. Хичээл номоо сайн ойлгодог болох юм шүү дээ тий. Ариун заяа юу гэж бодож байна? Ном үзэх нь хүүхдэд ямар хэрэгтэй юм? Харааг муудахгүй гэж. Харааг нь утас үзээ те. Хараагаа ингээ муудуулаад авахгүйгээр гоё номын зураг үзэх. Тэгээ утас идэр үзүүлэхгүй гэж. Утас үзэхгүйгээр гоё өөртөө хэрэгцээтэй гоё номоо үзээд нүдээ гоё эрүүлээх нь штэ. Тэгээ гоё юм ойлгож байгаа. Ном идэр унштай. Ном уншдаг тийм гоё дадалтай болох нь штэ. Байнга ном уншдаг болох нь штэ. Та хоёр тэгвэл одоо аав ээж чи хэрвээ чамд та хоёрт өөр ном уншиж өгөө, болдгүй бор өвгөн зөндөө уншиж өгсөн, өнгөрөөш уншиж өгсөн, өөр ном уншиж өгөө гэвэл та хоёр юу уншуулмаар байна? Би Сармис гэж үлгэрийг аав ээжтэй уншуулмаар. Сармис гэдгийг уншуулмаар байгаа юм тий. Ариун заяа ямар үлгэр уншуулмаар байгаа вэ? Ханаа төрдөггүй ном. Ханаа төрдгөө өөрийгөө хамгаалдаг хүүхдийн тухай ном уншуулмаар байгаа юм тий. Тэгвэл бас зохиолчд бас тийм ном бичвэл хүүхдүүдэд хэрэгтэй юм шүү дээ тий. За та хоёр тэгвэл одоо ингээ бид тэдийг одоо хүүхдүүд ингээ сонсож байгаа. Тэгвэл тэр хүүхдүүдэд одоо юу гэж хэлмээр энэ гоё номын тухай юу гэж зөвлөмөр вэ? Би одоо танарт уншиж өгье гэж зөвлөв. Тэгэж ном уншиж өгмөр байгаа юм тий. За ариун заяа юу гэж хэлэх вэ? Номдоо төрөө нөрөө гэдэг байдаг гэж. Номын тухай танилцуулмаар байгаа юм тий. Тэгвэл та хоёроос нөгөө нэг бяцхан багш гээд онон гима хоёр ингээд дүүнэртэй хичээл орж исэн шүү дээ тий. Тэрэн шиг тэгвэл бас энэ тухайгаа хүүхдүүдэд ярьж өгч болох нь шүү дээ. Цэн тоорл болохоор нөгөө номын тухай үлгэр ярьж өгөөл ариун заяа болохоор номыг танилцуулж болох юм шүү. Номонд хавтас байдаг, нуруу байдаг гэж танилцуулж болох юм тий. За тэгвэл та хоёрын хүүхдүүдэд зөвлөгөө өгөөч. Өөр нь ном үзэх хэрэгтэй юм уу? Ном үзвэл ямар хэрэгтэй юм? Ном үзээрэй гэх гоё найзуудаа уриалж болно шүү. Ном үздэг нөгөө утас үзээл идэг хүүхдүүдээ бас та хоёрыг сонсч магадгүй шүү. Манайхаа дандаа утас үз. Тийм үү. Тэгэхээр эн чи юу гэж хэлдэг вэ? За болин гэж хэлдэг юм уу? Юу гэж хэлдэг юм? Аадаа хэлдэг. Аавдаа хэлэхээр наав нь номоо үзээрэй, утас үзэхгүй шүү гэдэг үү? Тийм.
За, ариун заяа болохоор ном уншаарай гэдэг. ном уншаарай гэдэг. Яг тэрэн шигээ хүүхдүүдэд ном уншаарай гэж хэлж байгаа юм те. Утас үзэж болохгүй. За, ариун заяа юу гэж хэлэх вэ? Агаа мэд катерист бэдгоон би ээж бэлддэг. Тийм үү. Тэгэхээр нь яаж вэ? Тэгэхээр нээж отор бэдэрийг утсыг нураагаад авчдаг. Тэгээ ном үзээд гоё өөрсдөө хэрэгцээтэй вид юм те. Манай агаа тэгээ одоо ном уншаад одоо нөгөө хүрдээ одоо чэйжилчээд чэйжилсэн ордоо утас идэр бүтээ байт. Хөөх агаанаас мундаг болж байгаа юм зүтгэе болоо хичээлээ онц хийдэг болж байгаа юм тий. Цэнт орлыг дагаад. За баярлалаа. Ястай гоё ярьлаа штэ та хоёр.